Эрхэм гишүүд та бүхэнд энэ өдрийн ямар амгалан галтай 2026 оны Монгол улсын төсөв одоо батлагдж байна л да. Тэгээ бид нар төлөвлөгдсөн төсвөөс 1.1 их найдыг багасгаж агаад багш нарын цалин нэмсэн. Ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг 8.5%-аар нэмж байгаа. Залгуулад одоо энэ эмч нар маань бас цалин нэмнэ гэд ингээд хөдөлгөөн өрнүүлээд эхэлчлээ. Ер нь бүх салбаруудын цалин нэмэх шаардлагатай болдго юм аа. Хувийн эрхлүүдийн цалин нэмэгдэх шаардлагатай болдог, дагаад нэмэгддэг. Яг нь энэ цалин нэмж байгаа өөрөө бас сайн үр дүнгууд байдгаа гэж хэлсэн. Эргээд нийгмийн даатгал, нөөд, гайл хэлбэрээр төсөвт орлого ороод ирчдгийн цалин нэмэгдэхлээр гол нь би энд одоо сууж байгаа эрхэм төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуух гэдэг. Та бүхэн минь одоо Монголд энэ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монгол үйлдвэрлэгч нараа хэрхэн дэмжих юм бэ? Та бүхэн энэ одоо төрийн худалдан авалтаараа одоо Монгол үйлдвэрлэгч нараа хэрхэн дэмжих талаараа энд одоо танхимд сууж байгаа төсвийн ерөнхийлөгч захирагч нар та бүхэн өөрсдийнхөө одоо энэ жилд захиран зарцуулах хэмжээнээс хэдийн хэмжээг Монгол үйлдвэрлэгч нарт зориулахаа нэг хэлээд явчих. Одоо энэ танхимд ер нь хэдэн сайд нар байна? За тэгэхээр сайд нараас 4 сайд нараас сонсъё. Энэ танхимд байхгүй байгаа сайд нараас бас бид нар бичгээр одоо энэ хариултыг авъя. Тэгээд үйлдвэрлэгч нартаа бас харуулъя. Энэ бол одоо төр бол хамгийн том одоо үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих том хүч. Эх орон худалдаа авалт гэдэг бид нар төрөөсөө бид нар өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй ааш. За боловсролын сайд. За Памсламаг шүүний асуултад хариулъя. Ер нь бол төсвийн мөнгө өөрөө дотоодынхон аж ахуй нэгжүүдэд бас орлого болж орж ивэл энэ бол маш сайн ийм цикл эхэлнэ гэж харж байгаа. Энэ утгаараа жишээлбэл манай салбарт бол тоног төхөөрөмжийн зардал дээр ер нь бол сандал ширээ. За одоо мөн одоо галтгооны тоног төхөөрөмжүүд байдаг. За энэ тендер шалгаруулах явцад бол ер нь дотоодын аж ахуй нэгжүүдийг илүү одоо дэмжих, за тэдний үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүний худалдан авах юм бодлого явагдгаа гэдгийг танд хэлье. Баярлалаа. За бусад сайд нараас тэгээд бичгээр авчаарай.